хамгийн анх удаа аавчтай клуб руу ширээ захицсан байгаа авсан байгаа. Ингэж клуб руу энэ дэр одоо ширээ авах гэдэг байж согсаар. Яа хүүтлээс ийм халуун газар уусч гоё юм нөхөө. Гоё. За машин мишгар гэж машинд орж ирсэн биднэрт амар том машин бай тээ. За тэгээд бид нар одоо ирч одоо нэг юм уу 2 цаг гараг авчаад тэгээ виллада баг очиж байгаа. Манай Панча гэдэг найз ирэх болгонд бид нарыг тосч авдаг. Манай гэрийнхний хувьд бол анх удаа баал идэж байна. Одоо яг баал ямар газар байдаг гэдэг үзүүлнэ. Амар халуун. Let's go beat rock, ice down G-Shock, with a rip sheet rock, just staying under. Let's go heat hot, get on my teapot. Shawty want the drip drop, bitch I come with thunder. I'm KDM, at the 18. За аавч ихлээр. Энэ харж нөгөө нэг юу цэцэг мэцэгтэй гэдэг чи энд юунд байгаа сте. Яг орохдоо. Hello. Oh, nice. Яа, энэ чимээг ямар гоё юм. гоё юм байна те? Ямар гоё юм бэ? Йоо, ямар сүрлэг юм бэ? Оо, хөөе, водка мишка. Ой, энэ дотор өстөж аргах нэ. Энэ тийм гүнзгий биш. Ямар гоё юм бэ? Хөл нүцгэн гүгээл тоглож моголж явт. Ямар гоё юм. Энэ талаа өстө. Өстө ингэж харж байгаагүй мэн. Миний өөчөөстэй тэнгис талаа үзүүллээ. Яасан гоё юм бэ миний. Ямар гоё юм бэ? Голфын талбай шиг байна. За 30 тайлаа шууд хөл. Одоо шууд 30 тайлал тэгээд тайл. Бид нар ардаа өөрсдийнхөө access-тэй шууд далаараа ороход тайл. Юу вэ? Энэ хаалгаар өгшөө гараад энэ юун дээр одоо ингэ очиж суучихна. Тэр хүн сууж юм. Энэ орж ирж байгааг хартаас. Гарах уу? Хаалга нээсэн үү? Жиг бодлоо тайлдаг газар та. Юу вэ? Оо энэгээр ч хүмүүс ATV юм биш үү? Ингээ суучих юм биш. Ямар гоё юм бэ? За ийм газар ирлээ те. Гоё юм. Бидний сайн дөнгөж одоо нараа. Одоо гарч ирж байгаа нараа. Тэгэхээр ингэж өстэй орж ирж байгаа. Зүгээр. Баярлалаа агаа гинэ. Баярлалаа. Бас гүнзгий харагч байна. Бид юунууд бүгд энэ дээр байж байгаа. Энэ дээр ингэ дэвсэд хөвтчих. PV-с орсон шиг ээ. PV-с орсон шиг. Таймаас авсан ш сая те PV-д их. Тэр мөрийг даавнаад айгүй сайн мэдчих. Бос юмнууд бол авах юмнууд ерөөс юу ч мэдэхгүй байна. PV лайм бол авчих. За өрөөнүүд рүү орж харах уу? За өрөөнүүд рүү орж хараач. За энэ нэг өрөөний юм байна. Өөрийнхөө нойлтой бүхнүүдтэй. Энэ мастер үү? Водка мишка хоёр өрөө. Шууд ингээд хийчихсэн. Аавч өөр чи нөгөө өрөөндөө тойр юм дээ. Бит хоёрын өрөө юм уу тэр? Чи хангалттай том уу? Оо, аюу том. Яа саяны шиг өрөө шүү дээ. Дээдл өрөөтэй адилхан юм бэ? Дээдл өрөөтэй адилхан л. Энэ бүр гоё юм байна. Тойр. Аавч өөр энэ өрөөнд ор. Энэ чи бүр гоё юм. Юу нэртэ. За юу вэ? Гадаа юм уу? Гадаа. Энэ хараа. Энэ чинь шүрт орчин тэгэл Амтаа ороод. москито л их орж ирэх юм. Тэр нь юу вэ?
Ямар гоё юм бэ? Одоо зүгээр ах гэж. Гоо хөдөө хүргээч тээ ямар хөдөөдөрөө явах юм мангар юм аа. Чичээс ээжтэй юм аа. Чи хөдөөдөрөө ээжтэй зүг ийш боох юм уу? Ийшээ. Мөг Андра ээж бэлдээ хийгээд байна гоо хөдөө. Хорон дээр. Ос мөг. Сая энд байж чад мөг. Мөг. Одоо чи намхан болцсон. Намхан болцсон. Та одоо чи наанаас наа. За бие хангалттай явж За бид нар Индонез улсын Бали арал дээр ирчихсэн байна. За өнөөдөр би бол үнэхээр жаргалтай байна. Яа тэгэхээр хүүгийнхаа аав ээжигээ баярлуулъя гэсэн сайхан сэтгэлийн бэлгийг аваад бид нар гэр бүлээрээ энд ирчихсэн байж байна. Тэгээд энд бас үнэхээр сайхан газар байна. Балайч гэсэн ямар сайхан сүрдмэр давлгаатай үнэхээр сайхан одоо байдгийн хүмүүн аав ээжигээ гэр бүлийгээ ингээ баярлуулъя гэсэн сэтгэлээр ийм одоо сайхан газар үзүүлээд ингээд ирсэн байгаа л да. Хүүдээ маш их баярлалаа. Ээж аав нь хүүдээ дүүнэр ахтаа маш их хайртай шүү. Өнөөдөр бол үнэхээр гоё байна. Их сайхан газар ирчээ байж байна. За өнөөдөр ингээд хүүгийнхаа сайхан урилгаар Бали арал дээр ирчээд байж байна. Үнэхээр бас маш сайхан байна. За сайхан байгаагийн шалтгаан нь юу гэхээр маш олон зүйлүүд байна. Өнөөдөр зөвхөн хамгийн түрүүнд бодогдож байгаа зүйл юу гэхээр за энэ сайхан зүйлийг хүн өөрийн нүдээр харна үзнэ гэдэг бол би нэг уулах шүү. За төр байж байгаа юм. Тэг үнэ аав түрүүнд харин хүүд явчихсан шүү. За тэгээ энэ бүх зүйлүүдийг яг ингээ нүдээрээ харж үзнэ энийг яг мэдэрнэ гэдэг зүйл бол хүнд бол хамгийн одоо тийм сайхан мэдрэмж хамгийн сайхан зүйл. Тэгээ түүнээс гадна хэлэх гэж байгаа зүйл юу гэхээр өнөөдөр хүүгийнхаа анх Нью-Йоркийн их сургууль тэмцээл орж ирж исэн үеэс хойш гэхэд үндсэндээ 4 жил хугацаа өнгөрсөн байгаа тань. За тэгээд энэгээр юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр хүүгийнхаа анх 75% тэтгэлэг авлаа. $26,000 сар төлнө гэж эхэлж байхад л Монгол мөнгөөр бодоход 100 орчим сая төгрөгийн төлбөрийг төлөх юм үүтэй байсан. Тэгэл хүүдээ өгжөөс урам гэдэг зүйл бол за миний хүү чаднаа. Миний хүү олон жил одоо хөдөлмөрлөж энэ Нью-Йоркийн сургууль тэнцэх гэж миний хүү явсан. Тийм учраас аав нэг зүйлийг аав чирэн бүх зүйлээрээ чадхаараа дүнд бүх зүйлийг болгоно гэж өнөөдөр хичээсний эцэст өнөөдөр хүү маань энэ жил одоо ингээд сургуулаа төгсөх гээд байж байна. Сүүлийнхаа нэг жилийн төлбөрийг өөрөө хийгээд өмнөх 3 жилийн төлбөр гэдэг зүйлийг бол үндсэндээ аав чирэн өнөөдөр хийгээд тэгээд өнөөдөр тэр үеийг зүгээр бодоод үзэхэд хүү маань энэ бүх аав ээжийнхээ зүйлийг бүгдийн сайхан ойлгоод аав ээжийнхээ ачаа хөнгөлөөд аав ээж хоёр маань төлбөрийг төлөх гэж хоёулаа төрийн албаагч нар жилд 100 сая төгрөг төлнө гэдэг бол маш амаргүй зүйл. Тийм учраас энэ бүх зүйлийг хүү маань ойлгоод ингээд өөрийнхөө сүүлийн нэг жилийн төлбөрийг хийгээд мөн дээрээс нь аав ээжигээ энэ дүүнрээ ийм сайхан газар авчираад бүх юм нь одоо хамгийн дээд зэрэглэлийн ийм газар авчираад амрааж байгаа явдалтай түнхүүдээ үнэхээр туйлын их баярлж байна. За ингээд хүүгийнхаа цаашдынх нь ажилд нь сурлагт нь хамгийн сайн сайхан хүссэн өрөөё. Cause you're a sky full of stars. I'm gonna give you my heart. Cause you're a sky full of stars. Чигснээс хойш Монголын тусалсан.
Шахаад автаа хаяад юу Лука гэдэг найзтайгаа Монгол найзтайгаа Porsche дотроо энэ дуугаа сонсч Монголоо санддаг байсан шүү Ширээдээ аваачаал намайг танилцуулах хөтлөө. Чи миний гарнаас тавигдаг гарыг тавихгүй. Би бүр зүгш багт чи юу би ямар чи найз боллоо. Яг тавихгүй заяа. Тэгээд ингэ бүжгэлсэн чи гараасаа босоо ширээдээ. Тэгсээр галаа гэж яасаас юм да. But come alive again. For everyone or? Everybody. Okay. Хүмүүс юм нэ. Бадарч шиг явж байна би. Тэгвэл яваад асуучих. Бүгдийг поос аваад тэгээ зураг дараад. Хаа ч янз янз зураг дараалал хийж байна. За өнөөдөр болохоор 3 дахь өдөр болчихно. Бид нэр Heaven's Gate буюу одоо Divine хаалга гэдэг хүн болгоны зураг дараалаад байд тэр газар ирсэн байна. Тэгээ өнөөдөр болохоор бүтэн өдрийн аялал хийгээд явж байгаа. Тэгээ одоо та айгүй олон зургуудыг харж ирсэн байх. Ийшээ ингээ харангууд яг тэр доотлол налангууд нэг тийм усан дээр байгаа юм шиг харагдав. Тэгтээ гүндээ тэр хүн доороо ингээд тойл барьчихдаг юм байлээ. Тэгээ тойл бариа тэгээд яваад ийм газар байна. За тэгээ өнөөдөр болохоор бүтэн өдөр бид нэр trip хийгээд тэгээ явна. Тэгээ та одоо юу гэдээ яага явж байгаа одоодохгүй харууллаа. Тэгээд явж байна. За одоо болохоор шүү дээ 3 дахь өдрийн орой болж байна. За тэгээд хамгийн анх удаа наавчтай клуб руу ширээ захилсан байгаа авцсан байгаа. Тэгээ юу болох вэ гэдээ харцгаа. Let's go. За гэхдээ массаж хийдэг хүмүүст бодоод яавч массаж view доо тэснэ юм яа.
За бүгдээрээ өглөөний мэнд өнөөдөр 4 дахь өдөр бидэд өнөөдөр болохоор зүү үзэх гээд тамтны хүрээлэн үзэх гээд тэгээд ирсэн байна. За тэгээд үлээ марцгаа. За даарч. Өглөө. За чи өгөөд. Загч ганд. Энийг аа. Үгүй чамаас авъя гинэ. Наач зүгээр зүгээр тав шүү. Ямар нэж? Яа, ястаа юм бэ? Сони юм байна тий. Айснаа. Айсаа яг гарын төрсөж амар ингээ хүүтэн ширүү. За бид Lua Coffee гэдэг яг энэ кофений газар ирлээ. Айгүй олон төрлийн кофенууд хийж өгөөд тэгээд дээрэс нь Lua гэдэг кофе бид нэрс өөртөө туршиж үзсэн. Нөгөө амтны басыг нь роуст хийгээд хуураад бэлэн болгоод гаргаж ирдэг ийм кофе. Гэхдээ хин ч ууж чадахгүй бүр арай л амар хатуу тийм хар кофе. Тэгэхээр нэг гой амттал ерөөсөө биш. Би яг өмнө энд иржлээсэн л да. Гэрийнхнийгаа дагуулаад тэгээд ирж байна. So yeah, тэгээ байж энэ да. Одоо нэг явж мэтэндээ. What's your vodka? There you go. I'm pouring for you guys. За. Cheers. За. Сайн сайхны төлөө. Намайг шимэглээ хандалтай хүнэнахан баяр васоман хэмжээгүй олон гэрхалтай миний дасаа энэхэн агшаа жаргалар дүүрэн Бид яг энэ Seminyak Beach гэдэг юунд байдаг газар ирчээд тэгээд байж гин. Тэгээд одоо ердөө хайрдсан юм уу гэсэн чинь энд хэсчлээ. Бууж хэсчихсэн. За гүсэж. Тэгээд байж гин. Тэгээ одоо эксперимент байх. Өнөөдөр баах юмнууд ердөө хийж үзсэн. Тэгээд одоо энэ хатгаад байж гин да. Don't wanna know just you tonight. If you're holding on to me so tight, way I did before, I overjoyed. Бид одоо Tabriz гэдэг яг маргааш явах чаад тэгээ маргааш явах юм Tabriz гэдэг бич клуб ба энэ дэр одоо ширээ авах гэж байж байна. So excited. Тэнд хамгийн дуртай газар. Одоо энэ манайхаас асуулт хийсэн. Ага та ямар ажил хийдэг вэ? Агаа нь e-commerce dropship гэдэг шүү дээ. Тэгээ хажуугаар Нью-Йорк экспортлоо байта. Та өөрөө яагаад жимд явна гэж боддог вэ? Яагаад жимд явна гэж боддог вэ? Жимд явж гоё бие хатаа болоод ирүүл болъё гэж тэгэл жимд явдаг та. Зодлох ямар гоё муухай юу? Зодлох гоё юм уу гэж юу? Тэгээ зодлох зөв биш л дээ. Гэхдээ шаардлагатай бол тэгээ зодлолтонд зодлох хэрэгтэй шүү дээ. За өнөөдөр 6 дахь өдөр байлаа. Маргааш бидэд буцах гэж байна. За тэгээд өнөөдөр болохоор бидэд өглөө босоод цаг агаар үнэхээр гоё байсан учраас сэлчээ тэгээд дараа нь Tabriz гэдэг бич клуб руу очиж бүтэн өдөржингөө ерөнхийдөө тэндээ байжгаад далаа руу орж жоохон сэлээд тэгчээ дараа нь шопинг хийгээд дараа нь нэг Starbucks сайлтаа орчоод тэгээд бол дөнгөж сая ирлээ. За тэгээ өнөөдөр болохоор тэгээд баг аяллаа сүүлийн өдрөө болж байна. За тэгээд энэ аялал болохоор ерөнхийдөө миний хувьд
маш утга учиртай, үн цэнтэй гэр бүлийнхэнтэйгээ хийсэн хамгийн гоё дурсамж бүтээсэн аяллуудын нэг болж миний амьдралд одоо ингэж үлдэж байна. Манай аав хоёр залуухан дөнгөж 40-тэй байгаа. Тийм учраас бас тэ клуб ширээ аваад аав ээжтэйгээ бас жиг нөгөө нэг night club ороод шоуж үзнэ гэдэг шиг. Тэгээд шоуж үзлээ. Бас үнэхээр сонирхолтой аав ээжигээ өөр өнцгөөс нь харсан. Манай аав ч гэсэн намайг өөр өнцгөөс харсан. Тийм нэг гоё сонирхолтой туршлага боллоо гэж хэлэхээр байна. Тэгээд дээрс нь айгүй олон газруудаар явууллаа. Тэгээд эднэрийг ингээд эргээд хараад үзэнгүүт болохоор 21-т намайг 19-т байхаас хойш 21 хүртэл манай аав хоёр одоо 2-3 жил миний сургалтын төлбөрийг хийхэд бол нэлээд хэмжээгээр ажиллаж өөрсдөө ч гэсэн sacrifice хийжтэй. Манай аав ч одоо гадагшаа Африк руу явахдаа бүр одоо өгсөн ч хамаагүй гэдэг хийсэх болох үйл ажиллагаа тэгж хар өсөг зураг явуулжсэн. Тэгээ дараа нь Солонгос руу явж хар ажил хийгээл те. Ийм олон зүйлсүүд ерөнхийдөө бол болж исэн. За тэгээд энийгээ би буцаж одоо тодорхой хэмжээний мөнгө олдог болоод тэгээд буцаж ээж аавдаа ингээд өгөөд ирж байгаа надад бол маш утга учиртай байгаа. Тэгээд миний зүгээр өөрийнхөө өнцгөөс харддаг нь юу юм бэ гэхээр урт хугацаанд би долларын сайтан болоод тэр байтугай том хэмжээнд явах тийм зорилготой байгаа. Гэхдээ тэрэндээ одоо би хурж явж байгаа миний замнал progress нь бол энэ байна. Тэгээд эргээд хараад үзэнгүүт болохоор миний бодож байгаа тэр зарчим бодол юу юм бэ гэхээр маш олон хүмүүс тэр мөнгө олоод идэг тэгсэн мөртлөө тэрийг нам дараад хэрглэж байгаа ч юм байхгүй, өөрийгөө сайжруулж байгаа ч юм байхгүй. Тэгээл тэр газар байгаа мөнгө хадгалаад идэг. Тэр шиг буруу юм яг үндэ байхгүй гэж боддог. Манай одоо Монголд амар олон хүмүүс хадгаламж өлсгөөс эхэлнэ гэл өлсөөл жижигхэн кофен дээр хүртэл мөнгөө юмнээд тэр бол хизээч баян болох тийм арга бол ерөөсөө биш. Эсэргээр хүн мөнгөө өрчиж, иймэрхүү зүйлсүүдийг үзчихэж, тэгжиж окей за би энэс илүү том хэмжээгээр ажиллах хэрэгтэй байна. Энэс илүү том олох хэрэгтэй байна гэж тэр зүйлсүүдийг харж олж явж иж хүн илүү их зүйлсүүдийг хийнэ гэж боддог. Тийм учраас миний энэ бол гэр бүлийнхаа өөрийнхөө дурсамжинд аз жаргалд хийсэн хөрөнгө оруулалт байлаа. Тэгээд үнэхээр сонирхолтой гоё experience болж хуурлаа. Таад маань хэрвээ ялангуяа нам үздэг хүмүүс 10-д, 20-д дөнгөж 30 гарч байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр таад маань ч гэсэн одоо үзчихвэл өөртөө зүгээр 1-2-3 жилийг өгөөд маш сайн ажиллаж, толгоогоо доош нь тавиад янз бүрийн юмнууд үгүй гэж хэлээд өөрийгөө хөгжүүлж хүний амьдрал 1-2-3 жилээ тоо яг үүндээ 6 сарын дотор хэдхэн сарын дотор ч гэсэн бүр оронгоороо эргэж шал өөр болох боломжтой учраас тэрийг бодоод гэрийнхнээгаа бодоод чамайг энэ төвшөнд чинь хин хүргэсэн бай тэрийг бити мартаар гэж хэлмээр байна. За тэгээд I'll see you guys later and peace out. What up guys? Вилга нэг богинохон танилцуулчих. За энэ болохоор яг манахаар ортог яг зөвхөн манайд зориулсан юм юу хэсэг байгаа. Одоо кортор гэх юм уу те. Тэгээ эндээ хамгаалагчтай тэгээ хамгаалагч ингээд байж идэг. Энэ манай хамгаалагч хүмүүс нүг байна. How are you doing? Good? Gotcha. За манайхс юутай гэрээ үйлчлэгчтэй гэр зэрэлдэ тийм хүнтэй. За тэгээд нэлээд бас урт явж байгаа. За энэ болохоор ерөнхийдөө яг хүүднийх нь хэсэг нь эндээ ингээд одоо машинуудаа ингээд хүмүүс орж ирээд тэгээд тэгсэн авахаараа энд хурж ичдэг. Тэгээд ийм хэсэг байгаа. За энэ болохоор яг манай виллагийн хэсэг. За энэ болохоор how are you doing? За энэ болохоор яг хорх хэсэгтээ иймэрхүү байдлаар харагддаг байгаа. Эндээс яг бүх юмнууд нь энэ дээрээсээ харагдаж байгаа. Далайн эрэгтэйгээ яг далайн эрэг дээр байдаг. Хиндэ нэг өрөөтэй, энэ талдаа бас их нэг өрөөтэй. За тэгээд энэ болохоор энэ лили гээд манай юу байгаа. Бүх зүйлсүүдийн өглөөний цай бүх юмнуудыг бэлддэг ийм хүнтэй байгаа. За тэгээд дээрэс нь болохоор том өрөө. Эндээ ингээд коконат уугаад ингээд байж бол янзын газар. Тэгээд дээрээс үргэлжлүүлээд энэ болохоор манай яг ярд хэсэг нь. За тэгээд бассейн эндээ суугаад байж хэд хэдэн газруудтай тэ чамд хэлэх юм байгаа. Хэлэх юм байв шүү микрофон аваад хэлээ. Би тэгээд баазил дээрээ тэгэхээр сэлж чадахгүйсэн. Тэгээд аваа хоёроос зэрэг аваад сэлж зурсан.
За энэ болохоор тэгээд яг чилрээ сууж явах ийм хэсэгтэй урталтаа тэндээ бас чилрээ сууж явах тийм хэсэгтэй байгаа. За тэгээ яг далайн ирэг дээр ингээ байждаг учраас яг далайн иргийнхаа бич бас гараа явахад айгу дэжгүй гоё тийм байгаа. За уртлаасаа филэгээ харуул ингэж бас харагдаж байгаа. Энэс коконатын зөндөө олон моднуудтай. Эндээс бид нэрийг өглөө болгон коконат буулгуулд аваад тэгээд сууж ууж. За хэдүүлээ одоо энэ хоёр давхар нь яг ямар шиг байд энийг хальт авъя та. Би тэрнээс өмнө болохоор юугаа өөрийнхөө нэг хальт өрөөгөө харуулчих. 0-оос харуулчих. За энэ болохоор миний өрөө. За тэгээ энд 0-той 0 тэгээ бүхнүүдээ жоохон заваа мэдтэй. За тэгээ яг энэ дээгүүрээ болонгууд 0-1 онгорхоо ийм бас хэсэгтэй. За тийм ба. Хоёр давхарлаа хөдлөө одоо гарч харъя. За энэ болохоор хоёр давхар маань. Тэгээд энд яг суугаад view те харагдах үзэгдэх юу бол айгуу сайтай. За энийг тэгээ бүр түр хаацсан байна. За эндээсээ тэгээд ерөөхдөө өдөржингөө ингээд аама бол пив шим суусан шигэ эндээ тэгээ сайхан амраад чилрэж view ч гэсэн айгуу гоё viewтэй. Отгээд энд юу хийсэн? Энэ аа юу хийж Аа тэгээ зурагт өдрүүдэд юмаа идээд. Юм өдрүүдэд. Эцээд ганцаар гарахтаа. За тэгээд ийм байна. Ерөнхийдөө вилла хальт танилцууллаа нэг ийм виллад орчоо тэгээ байж байна бид хэд. За бидэд Балид ирээд 7 хоног амраад одоо ингээд Монгол руу буцах гэж байна. Тэгээд Индонез бол үнэхээр маш ирж ялангуяа Балид ирж ер нь бол амраад үнэхээр сайхан газар байна. Орчин нөхцөл юмны өртөг бүхэл зүйл нь ингээд айгүй тийм тааламжтай, цаг агаартай үнэхээр тийм сайхан үзэж харах зүйлүүд бас үнэхээр их олонтой сайхан газар байна. Тэгээ ялангуяа гэр бүлээрээ хурж ирээд их нэртэйгээ тэгээ хүүхдүүдтэйгээ ингээд сайхан вилла түрээслээд ингээд байх бол нэр одоо энээс илүү одоо зүйл гэж хүний амьдралд одоо юу ах вэ? Ямар ч байсан ажил юм хийхээгээ хажуугаар хүн бол бас ингэж нэг сайхан өөртөө амралт гэдэг зүйлүүдээ бас өгчих хэрэгтэй байна гэж бодогдлоо. Тэгээд хүүдээ энэ бүх зүйлүүдийг бүгдийг нь үзүүлсэн хүүдээ үнэхээр маш их баярлалаа. Хүүдээ аав ээжээр нь дүүнэр нь бүгдөө маш их хайртай шүү. Үнэхээр их дурсамжийг аав ээжийнхаа дүүнэртэй маш олон зүйлийг нэг дор ингэж үзүүлж чадлаа. Миний хүү үнэхээр аав ээжээр нь хүүгээр үнэхээр бахархаж байна. Миний хүү бол аав ээжийн бахархалт хөө шүү. Хүүдээ хайртай шүү гэж хэлээ да. За Индонез улс төр дотроо Бали арал дээр ирээд 7 хонлоо. Үнэхээр юм жаргалын орон үнэхээр одоо жаргадаг газар байна. Тэгээд их сайхан байна. Бид нар ингээд бүгдээ ирээд хүүхдүүдтэйгээ бүгдээ 7 хонлоо. Зөндөө юм үзлээ. Маш гоё дурсамж бүтээлээ. Тэгээд энэ бүх боломжийг ингээд бүрдүүлсэн сайхан хүүдээ аав ээж хоёр нь хоёр дүүн бүгдээ маш их баярлалаа. Үнэхээр бидний одоо амьдралын дахин давтагдчихгүй юу? Үнэхээр сайхан тийм жаргалтай мөчүүд юм байлаа. Тэгээд хүүдээ дахин баярлалаа гэж хэлээ да. Аав ээж хоёр маш их баярлалаа. Хоёр дүүгийн ч гэсэн ингээд явж байхад одоо ямар их баярлж байгаа, ямар их жаргалтай байгааг харах үнэхээр гоё байсан. Тэгээд миний хүү угаасаа миний хүү бол чаддаг, хийн гэснээр хийдэг, мундаг хүү. Тэгээд хүүгийнхаа цаашлих нь одоо сургуулийн хавар төгсөн. Тэгээд миний хүү сургуулийн амжилттай төгсөөрэй. Хийж байгаа бизнесүүд нь бүгдээрээ амжилттай байх болно. Аав ээж нь хүүгийнхаа араас өргөж, сүүн зам татуулж явах юм нэх. Хэстэй мөн үү? Энд дээрээ 7 хоног өнөөдөр 1 сарын 17 буюу өнөөдөр буцаад Монгол руу явах чинь. Тэгээд энэ дээрээ зөндөө олон гоё газраар яваад
ингээд сэл чаддгаас сэл сураад зөндөө олон гоё газраар давуулж явсаа баярлалаа. Хайртай шүү. Өнөөдөр Бали дээр 7 хоног болж байна. Тэгээ би сэл сураад байгаагаа хамт тэгээ би айц тавьж чадаад зөндөө юм сурсан. Тэгээ шумбас сураад зөндөө юм сурсан. Тэгээд би гэр бүлээрээ амтны уралаар зан хооллоод бар арслан бүх амтнаа гларсан. Тэгээд бид нар далайн өргөлөө очоод ингээд бидэндээ амар ядарсан тэндээ ядаргаагаа тайлаа. Тэгээ гоё. Тэгээд өдрөө дуусгасандаа тэгээ би агаатай хайртай шүү гэж хэллээ та.